газар чөлөөлтийн асуудал бол хамгийн одоо нийлүүлэлтэд тулгардаг гол асуудал болохыг нийслэлийн иргэд сүүлийн 10 жилийн хугацаанд харж байна. Үе үеийн хотын мэр менежерүүдийн гол одоо энэ толгойн өвчин болсон газар чөлөөлтийн асуудлыг хэрвээ яаралтай хугацаанд шийдэх юм бол маш урдан хугацаанд тэнд орон сууцаа барьж газраа өгсөн иргэд буцаагаад одоо орон сууцсандаа орох боломжтой. За үүний нэг жишээ бол миний наад харагдаж байгаа Сэлб дэд төв байна. Сэлб дэд төвд ойролцоогоор сүүлийн 2 жилийн хугацаанд газар чөлөөлөлтүүд эрчимтэй явагдаж яг энэ хэсэг бол нийслэлийн бас нэг утааны одоо томоохон дөрвөн голомтын яг нэг нэсэн. За энэ яндангийн тоо бууснаар за цаашид бол одоо дэд төвүүдийг түшиглэн орон сууцчлалтын бодлогоо эрчимжүүлэх гэдгийг нийслэлийн удирдлагууд танилцуулаад байгаа. 6 дэд төвийг хөгжүүлж байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд 10 гаруй жилийн хугацаанд энэ дэд төвчүүлэх энэ ажил бас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Баян дэд төв, Сэлб дэд төв дээр бол дэд үтсийн ажил бүрэн хийгдэж дууссан. Ингээд тухайн хамгийн дөрөнд дэд үтс хийгдсэн байгаа энэ дэд үтсээ амар урлаг орон сууцчлах ажлыг бид Сэлб дэд төв дээрээс анх 12,000 айлын орон сууц анх төлөвлөж байгаад одоо 10,068 айлын орон сууцны төслийг Сэлб дэд төв дээр хэрэгжүүлж байгаа. За өнгөрсөн хугацаанд энэ гэр ороллын дахин төлөвлөлт гэдэг төсөл бас иргэд ингээд нэг ихтгэл алдарчихсан. Энэ төсөл ер нь одоо маш удаашралтай өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэхэд 12% л хэрэгжилттэй хэрэгжсэн байдаг. Энэ хүрээнд 17,000 орчим айлын орон сууц ашиглалтанд орсон. Иргэд газраа өгөөд нөгөө хувийн компани төслөө хэрэгжүүлэхгүй санхүүжилт зогсдог, газар чөлөөлтөд удаашралтай явуулдаг. Төсөл нь 10 жил дамнаад явждаг. Ингээд энэ дунд нөгөө иргэд орон байраа өгчдөг, түрээсийн төлбөрөө авч чаддгүй, шүүхийн маргаанаар явдаг гэдэг. Дээрэс нь улсаас хүлээсэн үүрэг дэд үтсээ тавьж өгдөггүйгээс болоод тухайн төсөл гацдаг ийм бас шалтгаанууд байдаг. Ингээд аль талын олон шалтгаанаас болоод энэ одоо гэр ороллын дахин төлөлт гэдэг маш удаашралтай явсан. Тийм учраас бид ер нь энэ одоо өмнө хийгдсэн алдаг цаашид засахын тулд ер нь энэ дахин төлөлтийн төслийг одоо зогсооё. Хэрвээ бид төсөл зарлуул эхлээд нэгдүгээр дэд үтсээ төр хүлээсэн үүргээ хангаад дэд үтсээ шийдчихэд дараа нь тухайн байршил дээр нь одоо хувийн компани иргэн төр гуруулаа оролцоод төлөвлөлтийг нь хийж өгдөг. Тэр төлөвлөлтийн дагуу тухайн компани нэгдүгээр өөрсдөө газраа чөлөөлж болно. Хоёрт нийслэл энэ газрын чөлөөлж өгөөд иргэдэд нь төлбөрийг нь төлж газрыг нь аваад ингээд тухайн чөлөөсөн дэд үтстэй газрын чөлөөсөн талбар дээр хувийн хвшлийг дуудаж оруулъя гэдэг одоо энэ зарчим руу явж байгаа. Энэний хамгийн ихний том жишээ бол энэ Сэлб дэд төвийн төсөл нийтдээ 2,006 айлын газар чөлөөлтийн ажлыг өнгөрсөн 1 жил 6 сарын хугацаанд газар чөлөөлт бол 90% энэ одоо гүйцэтгэлтэй маш амжилттай ингээд газар чөлөөлт хийгдсэн. Дэд үтс нь бол 100% хийгдээд дууссан. Одоо энэ дээр ер нь бол эхний төсөл дээр биднээс л бонд тусгаад тухайн төслийг санхүүжүүлээд 10,000 айлын орон сууцны төслийг эхлүүлсэн. Ер нь бол цаашдаа бид энэ нийслэл дэд үтсийг нь тавьж өгье, газар чөлөөлтийг нь хийж өгье. Ингээд хувийн хвшил өөрсдийнхөө хөрөнгөөр цаашдаа энэ жишгээр энэ гэр ороллын 6 дэд төвийг түшгэлсэн гэр ороллыг орон сууцчлах төслүүд бол явах шаардлагатай байна гэж үзэж байгаа. Тэгээд энэ орон сууцчлах төслүүд яагаад явах шаардлагатай байна гэхээр орон сууцны сүүлийн бараг л одоо сүүлийн 3-аас 4 жилийн хугацаанд нэг дахин жахуу ингээд даблдаад өсчихсөн. Яагаад тэгэхээр энд маань бас хэдий ипотекийн зээлийн одоо хүртээмж бага байгаа ч гэсэн ипотекийн зээл гараад явж байгаа. Энэ маань бол одоо эрэлт талдаа одоо худалдаа авагчийг бол дэмжсэн бодлого явуулж байгаа. Хоёрдугаар Улаанбаатар хот маань өөрөө яг энэ орон сууцны нийлүүлэлт бас дутагдaltaй болж эхэлж байгаа. Яагаад гэвэл энэ бас хэд хэдэн хүчин зүйл байгаа. Өнөөдөр дулааны болон цахилгааны их үүсвэр бас ингээ хангалтгүй болж байгаа.